За сайн байцгаана кино дожлын үзэгчтэй. Кино дожлын хамтрагч Event Tour танд Японы Фужи, Токио хотын аяллыг санал болгож байна. Аяллын зөвлөлтөй холбогдох утас 77 72 89 99 8032 89 99. Таны аяллын хөтөж Event Tour. Made in Korea цууртын нийтвэр анги 1970 онд Токио хотод үе явах ихтэй. Kenji бизнесийн шинэ хамтрагч Ikeda Южид цүнх хөрбөж өгөхөөр Фукуокаро нисгэрэхтэй болдог. Нисхийн үеэр Японы коммунист лигийн хит даврагч бүлэг болох Ховсолт арми онгоцын барьцаална. Тэд онгоцны чиглэлийг Хойд Солонгос руу өржиж, ховсол эхлүүлэхийг зорж байв. Энэ мэдээ Японы тээврийн яамд хүрсэн ч албаны хүмүүс асуудлыг шийдэх гарцыг ямар ч яарч сандарсан шинжгүй тун тайван хэлэлцэж байлаа. Энэ үед Ахмад нислэгч Honda Овсва самбаа гарган онгоц Хойд Солонгос хүрэх түшхүү босон гэж худал хийлнэ. Тэрээр барьцаатгчдыг итгүүч чадсанаар түш цэнэглэх нэрийдлэр Фукуокад газарддаг. Японы тад хариу арга хэмжээ авахдаа хойрог хандах бөгөөд аргаа барсан барьцаатгчид зорчигчдыг хөнөөнө гэж сүрдүүлнэ. Харин Kenji барьцаатгчдын дунд тэр дундаа удирдагч Ямада цус урсахыг хүсэхгүй байгаагаас үүдэн дотоод зөрчил үүсснийг анзаарна. Kenji ярианд оролцож хэрэв барьцааны хүмүүсийг бүгдийг нь хөнөөвөл тэд давуу байдлаа алдна гэж итгэд үнэмшилтэйгээр тайлбарлана. Харин зорчигчдыг суулснаар олон нийтийн дэмжлэгийг авах болно гэж тэр зөвлөв. Үүний дээр хамгийн гол нь тэрээр Хойд Солонгосын талыг барьцаатгчдыг хүлээж авахын тулд цүнх дүүрэн мөсийг бидэг болгон өгөх санал тавина. Барьцаатгчид үнэмшиж, эмэгтэйчүүд, хүүхдүүд болон өндөр наснуудыг суллаж явуулдаг. Kenji хажууд нь суулж байсан хүүд нууцаар зурвас дамжуулна. Төдөвсөн ёсоор хөөрөх зурвасыг чөлөөлж, Японы тал онгоцыг цэнэглэв. Ямада Kenji хэн болохыг сонирхоод тэрээр Якузатай ажил хэргийн холбоотой гэж товчхон хариулна. Нисэх онгоцны буудал дээр нөгөө хүүгийн ээж хэн нэгэн рүү утас цохино. Үйл явдал Өмнөд Солонгосын радрын хяналтын цамхаг руу шилжинэ. Тэд Солонгосын тагнуулын төв газраас онгоцыг Хойд Солонгосын хил давхаас өмнө барьж авах тушаалыг утсаар хүлээн авна. Удалгүй онгоц хөөрч Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтэрнэ. Ерөнхий зохицуулагч Che Ji-sok Хойд Солонгосын талбуулж жүжиглэн Ахмад Хондод зааварчилгаа өгсөөр Сөүл хотын Кимпо нисэх онгоцны буудалд газар дуулна. Тэд Хойд Солонгосын төрийн далбаануудыг үлгэж, хуурамч өгдөх комисс бүрдүүлэн цэргүүдээ зүс хөвөргөн бэлджээ. Харамсалтай нь онгоц газардах үед Ямада тамхилахаар гарч ирсэн Америкийн хоёр офицерыг олж харна. Нөхцөл байдлыг уламд ордуулж, зүсээ хөөргсөн цэргүүдийн нэг нь санамсаргүйгээр Сөүлд байгаагаа амалтчихв. Барьцаатгчид хэн нэгний хөнөөхөөс өмнө Kenji дахин худал хэлж цаг хожиж амжина. Энэ хооронд Өмнөд Солонгос болон Япон улсууд яах ёстой талаараа маргалдаж байлаа. Яг энэ үед Хойд Солонгосчууд Өмнөд Солонгосын өөр нэг онгоцыг барьцаатаад байсан юм. Өмнөд Солонгосын тал барьцаадагдсан Японы онгоцыг ашиглан өөрсдийн онгоцоо эргүүлэн авахыг зорж байв. Тэд яг энэ зорилгоор онгоцны чиглэлийг зориуд төрөгдүүлсэн болох нь тодорхой болдог. Онгоцны хувьд хөдөлгүүрүүд нь унтарч, агааржуулалтгүй болсон тул дотор байгаа хүмүүс амьсгалахад хүнд ууж эхэлнэ. Ямада яахаа мэдхээ байж сандрах үед Kenji өөрийнх нь цүнхэнд гарах арга зам байгаа гэж итгүүлнэ. Аргаа барсан Ямада цүнхийг гаргаж ирэхэд Kenji цүнхийг өшиглэн тэдний анхаарлыг сарниулав. Үнэн хэрэгтээ барьцаатгчдын зэвсэг нь хуурамч бөгөөд тэд жинхэнэ тулаанчид биш байж таарна. Kenji тэднийг хялбархан буулгаж аваад цүнхэн доторх нууц буугаараа Ямадаг бууддаг. Гисэн хэдийч хэрэв тэр онгоцноос одоо гарвал түгшүүртэй байдалд байгаа цэргүүд түүний мөсөөр дүүрэн цүнхийг анзаарч магадгүй гэдгийг тэр мэдэж байлаа. Энэ хэрэг өөртөө холбогдоход сэргийлэхийн тулд тэрээр анхны саналаа хിവэрүүлдэхээр шийднэ. Зорчигчдын хагасан суллагдахад түүний дотор Kenji онгоцны зорчигдын дунд орон аюулгүй гарна. Барьцааны хүмүүсийг суллаад оронд аюулгүй хөөргөх баталгаа болгож Японы дид сайд наад зүмэг барьцаанд орж онгоцонд суулгана. Онгоц Хойд Солонгост газардаж барьцаадагчид эх орондоо амжигттай ирнэ. Үүний дараа онгоцыг Японд руу сандлээж үлдсэн барьцааны хүмүүсийг суллав. Энэ нь талуудын хувьд бүгдд нь ашигтайгаар шийдэгдсэн хэмээн мэдээгээр гарна. Kenji-гийн таамаглаж байсанчлан нисэх онгоцны буудлууд аюулгүй байдлын хатуу хяналт болон онгоц барьцаалахын эсрэг хуулиудыг хэрэгжүүлж эхэлнэ. Тэрээр эцэст нь Фукуокад хурж Южитэй уулзав. Южи тэдний хамтын ажиллагааг дуусвар болгохыг хүссэн ч Kenji үүнийг хараахан дуусаагүй гэж мэдэгдэнэ. Үүний дараа Пусан хотын прокурорын газар гарна. Прокурор Жан Гун Ён Якуза нарт мөс хар тамхи нийлүүлсэн хэрэгээр Манже Гангийг мөрдөн шалгаж байлаа. Түүнд Жу Манже болон Kenji нарын гэрэл зураг байгаа боловч тэрээр Kenji-гийн хэн болохыг хараахан мэдээгүй байна. Дүр зураг. Пусан дахь Солонгосын тагнуулын төв газрын салбарт шилжинэ. Тэнд коммунист үзэгднүүдийг үндсээр нь устгах нэрийдлэр хүмүүсийг тамсан зовоож байв. Ерөнхий захирал Хван Kenji-г нөгөө хүүгээр дамжуулан давхар онгоц барьцаалах стратегийг чадварлаг хэрэгжүүлсэнд нь сайшаана. Гэвч Kenji Манжег Якузатай холбоотой болохыг мэдсэн байхыг олж мэдээд Хван уурсаж эхэлдэг. Үнэн хэрэгтээ Kenji бол CIA-ын Пусан дахь тагнуулын хигцийн дарга Peg Gite байжээ.
Made in Korea цувралын 2 дугаар анги чанар муутай баригдсан бага орлоготой иргэдийн орон сууцнд эхэлдэг. Харт амхинд донтсон Америкийн 2 цэрэг Харт амхны 8 гэр бүлийг дээрэмтгэхээр оролдож, эцэст нь тэдний аминд хүрнэ. Хэрэг гарсан газар Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр боловч цэргүүдийг Анютродерингийн дивизийнхэн баривчилдаг. Гэсэн ч сониуч зантай прокурор Жан Гун Ён хэргийн газар тэрнэ. Тэрээр Кимийн бичсэн харт амх хүлээн авах тухай тэмдэглэлийг олж, хосуудын өнчин хоцорсон ялах хүүхдийг өрөвдөнө. Ажил дээр нь ахлах прокурор Жанд тариануулын газрынхантай орооцолдож болохгүйг анхааруулна. Манай Жан нь маш зарчимч, шударга нэгэн бөгөөд үүнээсээ болоод хизээж тушаал дэвшиж байгаагүйг бид энэ хэсгээс мэдэж авдаг. Дүрс солигдож, Гите дарга болох ерөнхий захирал Хуанд зэмлүүж буй хэсэг гарна. Гэвч Хуан өөрөө ч бас авдрагд идэгдсэн нэгэн байв. Тэрээр зөвхөн манжэ бүдэглэл якуза нартай хамтарч ажилласнараа олонний анхаарлыг татсанд л бухимдэж байлаа. Өнгөрсөн үеийн иргэн дурсамжаар дамжуулан манжэ болон Д-ийг нарын удирддаг манжэ бүдэглэл Хуаны ивэлд байдаг болох нь тодорхой болно. Ахлах прокурорын таамаглаж байснаар Хуан прокурор Жаныг хэрэгт хошууд үрээд байгааг олж мэдээд Гитэд тэр прокурорыг зохицуулах тушаал өгнө. Харин Жан прокурор Америкийн 2 цэргийг байцааж алуурчдыг хамгааж буй армийнхнийг дооглон тухуурхна. Тэрээр нөгөөх тэмдэглэлийн талаар мэдхийг хүсэж ялыг нь хөнгөлөх хилцэл хийв. Үүний хариуд тэрээр харт амх хүлээн авах ажиллагаа яг тэр өдөр болох гэж байгааг мэдэж авдаг. Шин залуу өнгөөдөгч Оэжийн эхнэрийн дүр тавж Жан түүний нөхөр болохоор сонгогдно. Ежийн сандарсандаа түүн рүү дайрч дагшин сэтэндж эхлэх бөгөөд энэ нь Жанд том хүчтэй санагдана. Уулзах зэг рүү явах замдаа Ежийн улсдаа анхны эмэгтэй прокурор бодох хүсэгтэй байгаагаа хуваалцсан. Дэйл тэдний машинаараа авч явах үед бүх зүйл буруугаар иргэдэг. Машины радио ажиллаж байсан бөгөөд радиогоор Ким огтуудын алзрын талаар мэдээж таарна. Дэйл зүхтэж тэдний хооронд хөвжигтэй хөөцтөн эхэлнэ. Эцэст нь Ежийн түүний цохиж унгаан гавлаж амждаг. Жан прокурор Дэйлийг манжэгээс хулгай хийж байгааг олж мэднэ. Дэйлд 2 сонголт үлдлээ. Нэг бол манжэгээс урсныхаа төлөө түүнээр алуулна, эсвэл Жан прокурорын нууц тагнуул болж манжэг баривчлуулаад өөрөө бүдэглэлийнхээ тэргүүн болох. Дэйл уг хилцлийг зөвшөөрч Жан түүнийг явуулдаг. Энэ хооронд Гите Жан прокурор болон Икеда Южин нарын ар гэрийг судаж эхэлнэ. Жан прокурорын өнгөрсөн үе хэвэн байсан бол Южин үнэндээ солонгосхон бөгөөд Икеда даргын өрбөж авсан охин босхон тогтоогдов. Мөн Гитэгийн туслах нь Пэг Ги Хён ээжийнхээ дурсгалыг хүндэтгэх өдрөөр чөлөө авч байгааг дуусгана. Гитэгийн дүү Ги Хён нь армийн шилдэг сонсогч байжээ. Мөн тэд Со Ён гэх охин дүүтэй бөгөөд тэрээр амьдралдаа маш их зовлон зүдгүр туусан нэг юм. Гите өөрийн таних тал нөлөөгөө ашиглан Ги Хёныг аятайхан албан тушаар тамзуулах санал тавьсан ч дүүн татгалзсан. Тэрээр Гитэгийн таних тал, эрх мэдхийн талаарх яриаг үл тоомсорлон өөрийн хүчээр өксөх болно гэдгээ хатуу хэлдэг. Энэ хооронд Ежийн Дэйлд итгэж болох хэсгэд санаа зовно. Харин Жан прокурор Дэйл хулгай хийж зүрхлэхүүц амбицтай байгаа нь түүнийг бүдэглэлийн тэргүүн болох хүсэгтэйг илтгэж байна бич тайлбарлав. Гисэн хэдий ч Жан прокурор Дэйлийг манжэгийн суудлыг авмагцсан түүнийг ч бас баривчлахаар төлөвлөж байлаа. Мөн Жан прокурор Ежинд Гитэгийн гэрэл зургуудыг үзүүж түүний саналыг асууна. Ежийн түүнийг танихгүй бөгөөд харин ч эсэргээрээ алуурчин юм уу, царайлаг юм а энтергээд хошигны ярина. Шаны баг өдрийн хоолнд гахад Гите зүгээр суусангүй. Өөрийн багийг прокурорын газар руу дагуулan ирдэг. Төв тагнуулын газрынхан оффист чагнуур байрлуулж нэг бүчлэн нэгжлэг хийн. Энэ үеэр Гите өөрийнхөө зургуудыг олж хараад ихэд гайхдаг. Тэрээр Жаныг оффистоо эрбэж ирэхийг хүлээн үлдэнэ. Жан Гитэг хармагцаа шууд таних бөгөөд Гите өөрийгөө нууц даалгавартай яваа хэмээн мэдэгдэнэ. Тэрээр манжэг коммунист үзэгтэн, тиймээс төв тагнуулын газар түүний шалгаж байгаа тул прокурорын тал энэ хэрэгээс хол байх хэрэгтэй гэж худал хэлдэг. Жан үүнийг нь уриалхан зөвшөөрөх боловч Гитэг гасны дараа шоолон инээж байгаа нь түүний худал хуурмагт огтхон ч итгээгүйг итгэнэ. Ежийн оффистоо хамгийн түрүүнд эрбэж ирэх бөгөөд төв тагнуулын газрынхан чагнуураар тэдний яриаг сонсно. Жан түүнд хандан Дэйл мэдээлэл өгсөн бөгөөд манжэ бусан зочид буудалд якуза нахтай харт амхны 8 хийхээр уулзах гэж байгааг хэлдэг. Бүдэглэлүүд уулзах цаг боллоо. Дэйл Жан болон түүний багийнханд зориулж нууц чагнуур байрлуулсан байх бөгөөд тэд хажуугийн өрөөнөөс бүхнийг тагнаж байв. Гэтэл тэнд өөр нэгэн чагнуур байсан нь Гитэг их бөгөөд тэрээр дээд давхрын өрөөнөөс сонсож байлаа. Якуза нар ирж хилцэл хийх дуу чагнуураар сонсогдоход прокурорууд болон төв тагнуулын газрынхан зэрэг хөдөлцгөөв. Гэвч харамсалтай нь төв тагнуулын газрынхан прокуроруудын өрөөг гаднаас нь цоожилж хийгээр удуулан хоёр бүдэглэлийг хоёуланг нь баривчилж амждаг. Гите Дэйж болон манжэ нарыг Хуан дарга дээр аваачдаг бөгөөд дарга нь тэднийг якуза нартай хамтарч төв тагнуулын газрын Японы тагнуулын албатай тогтоосон холбоо харилцааг эрсдэлд оруулсаа хэмээн зэмхинэ. Улмаар Хуан дарга манжэг хөнөөхөд Гите даргыгаа ятгаж Дэйгийг шин тодгоологч болгохоор болдог. Хоёр дахнаа үлдэх үедээ Гите Дэйгт Хуан даргыг оролцуулахгүйгээр Японд мөс зарж эхлэх төлөвлөгөөгөө ярьдаг.
Гитэ үргэж Японы зах зээлд нэвтрхийг хүсдэг байсан бөгөөд Манжагийн хар тамхиг Южид хүргэж өгөхөөр зөвшөөрсөн ч ийм учиртай байжээ. Төрийн албан хаагч хүн хар тамхины 8-чин болохыг хүсэж байгаад Дэйг ихэд гайхдаг. Харин Жан прокурорын хувьд тэрээр офисоо чагнаж байгааг мэдээд нууц чагнууруудыг олж илрүүлснээр 2 дугаар анги маань төгсөв. Энд хүрээд кино маань төгсөж байна. Кино тогтчлол Эди байлаа. Иймэрхүү төрлийн кино тогтчлыг цаг алдалгүй үзхийг хүсвэл кино тогтчол суугаас хавдарч дагаарай. Баярлалаа.